Сайн байна уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За би өнөөдөр магний болон магний хэрэглээний талаар бага зэрэг мэдээлэл өгье гэж бодлоо. За магний дутагдаад ирвэл хүн ер нь нойргуудаа хойр орхон сэрэх, өтгөн хадах, байн байнаа төрөх, сэтгэлээр унах, зовх татах, сарын тэмдгийн өвдөлтөд ирэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг үйлдвэрдэг. За магниг бол энэ дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд бол уухыг зөвлөдөг. За ингэхдээ 9-өөс 10 цагийн хооронд орой унтахаас өмнө ер нь тогтмол уувал үр дүнтэй байдаг. За яагаад вэ гэхээр орой 9-өөс 10 цагийн хооронд хүний биеийн нойрны даавар буюу мелатонин маш ихээр ялгарч идэг үе байдаг. Тэр үедээ тааруулаад уух юм бол тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг юм байна. За мөн магниг эмэгтэй хүнд 300 мг тунгаар, эрэгтэй хүнд 400 мг тунгаар уух нь илүү үр дүнтэй юм байна шүү.